Сайн мэцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ квадрат тэнцэтгэл бишийг интервалын аргаар хэрхэн бодохыг тайлбарлая. За 2 дугаар жишээ байна. За жишээнэр маань x кубээс хасах нь x маань тгээс бага байх тохиолдолд үүний шийдийг гаргая. За тэгэхээр бид нар эндээс харах юм бол үржигдэхүүн хаалтнаас гаргах хэрэгтэй байгаа. За тэгэхээр үржигдэхүүнийг хаалтнаас гаргахын тулд x хувьсгчийг хаалтнаас гаргахад хаалтан дотор x квадратаас хасах нь нэг энэ илэрхийлэл маань тгээс эрс бага гэсэн тэнцэтгэл биш гарч ирж байна. За тэгэхээр одоо эндээс бид нэр үүнийг үүнтэй харгалзах функцийнхаа утгыг тэг байлгах аргументын утгуудыг олохын тулд бид нар тус болгоныг тэгтээ тэнцвүүлэх хэрэгтэй. За үүний тулд бид нар эхлээд энэ маань квадратуудын ялгуурын томьёо байгаа учраас үүнийг задлуул x-ээс хасах нь 1 x дээр нэмэх нь 1 энэ нь тгээс бага гэсэн тэнцэтгэл биш болж хувирж байна. За эндээсээ бид нар x-ийг тэгтээ тэнцвүүлээд x1 шийд маань тэг гарч байна. За x-ээс хасах нь 1 үүнийгээ тэгтээ тэнцвүүлэх юм бол манай x 2 дугаар шийд маань нэмэх 1. За 3 дахь шийд маань хасах 1 гэсэн юм 3 шийдтэй болж байна. За тэгэхээр бид нар одоо энэ тэг 1 хасах 1 гэсэн энэ тоонуудаараа тоон шулуун дээр тэмдэглэх хэрэгтэй байна. За тэгэхээр бид нар одоо тэмдэглэе. Хасах 1 тэг 1 гэсэн цэгүүдээ тоон шулуун дээр тэмдэглэлээ. За одоо энэ цэгүүдээр бид нар тоон шулууныг 4 завсар болгож хувааж байгааг та бүхэн харж байгаа бах. За энэ бол 1-р завсар, энэ бол 2-р завсар, энэ 3-р завсар, энэ бол 4-р завсар байгаа. За тэгэхээр одоо бид нар үржигдэхүүний тэмдгийг гарган авах нь маш чухал байгаа. За тэгэхээр 4 завсрынхаа аль нэг завсрыг бид нар тэмдэгээ тодорхойлчих юм бол бусад нэгээс нөгөөд рүү шилжих завсар маань тэмдэг сөөлжлөнө. За тэгэхээр бид нар тооцоолын хэлбэр байхаа үднээс би 4-р завсрын тоо олонлогуудаас дурын тоог x-ийн оронд орлуулж бодъё. За тэгэх юм бол би эндээс 3-ын тоог орлууллаа. 3-ын тоог энэ илэрхийлэлд ч орлуулж болно, эсвэл энэ илэрхийлэлдээ ч орлуулж болох байгаа. За тэгэхээр 3-ын тоог энд x-ийн оронд орлууллаа, энд орлуулад бодох юм бол манай илэрхийлэл маань нэмэх тэмдэгтэй хариу гарч байгаа. Тэгэхээр 4-р завсрын тэмдэг нэмэх гэсэн үг. За нэг завсрын тэмдгийг тодорхойлсон байхад нэг завсраас нөгөө рүү шилжихдээ тэмдэг маань сөөлжлөх учраас 3-р завсар маань хасахтай. Энэ завсар маань 2-р завсар нэмэхдээ энд хасахтай гэсэн хариу тэмдгийн дүрм гарч байна. За одоо эндээсээ бид нар манай илэрхийлэл маань сөрөг байх утгууд маань энэ шийдэнд орно. За тэгэхээр сөрөг утгууд маань 1 ба 3 дугаар завсрын тоо олонлогууд байгаа нь эндээс илэрхий харагдаж байна. За тэгэхээр одоо бид нар эндээсээ шийдээ бичээд харъя. За x агуулгадах нь за 1-р завсар маань хасах хязгааргүйгээс эхлээд хасах 1 хүртэл яваад за хасах 1 маань өөрөө шийдэнд орохгүй байгаа. За мөн манай илэрхийлэлийг үнэн байлгахын тулд 3 дугаар завсрын шийд орно. Энэ нь тгээс эхлээд 1 хүртэл 1 өөрөө шийдэнд орохооргүй байгаа. За тэгэхээр энэ завсрын тоо олонлогууд маань манай квадрат тэнцэтгэл бишийг үнэн хэллэгт хүргэх утгууд байна гэсэн үг. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.